Хаан ихтэмийн дасгалуудаас эсрэг тооны талаар хэдэн жишээ ажиллацгаая. Энд эсрэг тооны тухай товч ярих болно. Тэгэхээр бидэнд тоон шулуун байна. Мөн тоо шулуун дээр үсгээр илэрхийлсэн хэдэн тоо байна. Тэдгээр нь A, B, C, D, E юм. B цэгийн талаар бид юу хэлж чадах вэ гэсэн асуулт байна. B цэг нь тгээс зүүн тийш нэгч зайтай байна. Тохирох хариултуудыг сонгох гэсэн байна. Эхлээд B тэнцүү сүрэг D гэсэн байна. Энэ нь B-ийн D-ийн эсрэг тоо гэсэн үг. Үнийн хэсгийг харцгаая. D энд байна. D-ийн тгээс баруун тийш нэгч зайтай байна. Сүрэг D буюу D-ийн эсрэг нь тгээс зүүн тийш нэг гэрчин байх ёстой. Тэгэхээр энэ нь B байна. B бол D-ийн эсрэг нь. B бол сүрэг D. Тиймээс эхнийх нь үнэн. Дараагийнх нь B-ийн E-ийн эсрэг тоо гэсэн байна. За тэгэхээр E-ийн тгээс баруун тийш 1, 2, 3 нэгж зайтай байна. Тиймээс E-ийн эсрэг тоо нь тгээс зүүн тийш 1, 2, 3 нэгж зайтай байх ёстой. Тэр цэг нь B биш A учраас B нь E-ийн эсрэг тоо биш байна. Гэхдээ энд A бол E-ийн эсрэг тоо гэж бичээгүй учраас үнийг бид чагтлахгүй. За тэгээд дараа нь B-ийн сүрэг B-тэй тэнцүү гэсэн байна. Энэ нь B-ийн B-ийн эсрэг тоо гэсэн үг юм. Гэхдээ энэ нь худлаа. B-ийн эсрэг тоо нь энэ тоон шулууны нөгөө тал дээр нь байх ёстой. Тэр нь D болохоос B биш. Тэгэхээр энэ бас худлаа байна. Хэрвээ C-ийн сүрэг C-тэй тэнцүү гэсэн бол энэ үнэн байх байсан. Учир нь C-ийн тэг буюу тгээс тэг зайд байрласан байна. C бол тэг. Тэгийн эсрэг нь тоон шулуун дээр тгээс нөгөө тийшээ тэг зайтай байна. Бас л тэг зайтай. Тэгэхээр тэг нь өөрөө сүрэг тэг юм. Тийм болохоор бид C-ийн сүрэг C-тэй тэнцүү гэж хэлж болно. Гэвч энэ нь зөвхөн тэгийн хувьд л үнэн юм. B тэг биш учраас B тооны хувьд биелэхгүй. Ахаад нэг дасгал хийцгээе. Сүрэг C-ийн талаар бид юу хэлж чадах вэ? За тэгэхээр C нь ямартай ч тэг тохирох бүгдийг нь сонго. Сүрэг C тэнцүү тэг. Тийм ээ. Сүрэг тэг бол тэг. Сүрэг тэг болон тэгийн эсрэг нь тэг. Харин тэгийн эсрэг нь B биш. B бол тэг биш. За дараагийнхыг харъя. T цэгийн талаар бид юу хэлж чадах вэ? T бас тэг дээр байна. Тэгэхээр T тэгтэй тэнцүү юм байна. Тэг бол тэгийн эсрэг нь. Энэ сүрэг тэгтэй тэнцүү. Тгээс баруун тийш эсвэл зүүн тийш тэг нэгж шилжүүлвэл тэг гарна. Тэгэхээр энэ зөв байна. Эдгээрээ аль нь тэг юм. T бол тэгийн эсрэг тооны эсрэгтэй тэнцүү. За тэгэхээр энэ нь ямар ч тооны хувьд үнэн, ямар ч тооны эсрэгийн эсрэг нь тухайн тоо өөрөө байна. Бид Q-ч R-ч энд тавьж үзэж болно. Үнэхээр бүх тооны эсрэгийн эсрэг нь тэр тоо өөрөө байдаг. Тэгийн хувьд ч мөн ижил. Тэгэхээр энэ зөв болж байна. Эдгээр жишээнүүд та нарт эсрэг тоог баах ч гэсэн ойлгоход тус төхөн болсон гэж найдаж байна.